За өнөөдөр заяа битүүр яагаад Османы концертыг авсан юм бэ гэж яг урд манай багш нар олоохоо тэгээд санаатны форум дээр ажилласан. Концертыг бодоод ялангуяа энэ Османы концертыг бодоод манай сургууль одоо тогтоод нэлээд олон жил хүүхдүүд тоглож байгаа. Ялангуяа нэгдүгээр анги. Тэгээ 2 3 дугаар ангийн бол би өөртөө 2 хүүхдээр тоглуулсан юм. Тэгээ Рахманиновын концертны аюуг ярих юм бол 20 дугаар зууны Оросын хөгжим концертны хөгжим жанр бөгөөд Европ улсад маш их том одоо юу яасан. Том байр суурь эзэлж шинэ юу гаргаж ирсэн. Тэрний хамгийн онцлог юу байсан гэхээр бол концертыг бодоод бүгдийн юуны симфони хэмжээнд баригдсан жанр гаргасан. За юуны концертын явуулах 4 концерт бичсэн. Тэгээ Рапсодийн Насимо Паганин гэдэг энэ юунод бичсэн. Тэгээ 2 3 дахь концерт Рапсодийн Насимо Паганин гэдгийг болоод онцолж заадаг юм байлээ. За юуны Рахманиновын концертанд одоо тийм Чайковский маш их нөлөөсөн байлээ. Ялангуяа одоо нэгдүгээр концерт их нөлөөсөн байсан. Гэхдээ тэрнийг одоо яг тэрэнд одоо юу авчихсаар одоо гоё юуны гоё байгалийн пейзаж авдаг тийм ээ. Тэгээд дандаа ардын юу яадаг. Тэгээд ерөнхийдөө аюу гоё тийм лирика тийм юу одоо тэрний бүр драматик болгож хөгжүүлсэн байдаг шүү дээ. За тэрийг одоо улам одоо хин хөгжүүлж Рахманины одоо хөгжүүлж яасан гэдэг юм аа. За тэгээд яг энэ концертны тухай ярих юм бол 1-р ангийн чсэн санаатны форум орчихсон, 2-р ангийн бол уянгийн хэсэг лирика драматик юу концерт гэж явдаг. Тэгээ 2-р ангийн бол одоо уянгийн маш уян болог одоо үнэхээр одоо цаана нэгэн Рахманины ямар гоётой гэдэг. Тэгээд 2-р ангийн үед ярихад бол зөвхөн одоо тэр юу гэ лирический юу одоо драматик юутай болгож даже бүр тийм каденцтэй болгож хөгжүүлсэн. За тэгээд 3-р ангийн бол мэдээж яг бас санаатны юугаар бичигдсэн. За заяа бит хоёрын хувьд одоо энэ концертыг авахаас өмнө бол урд жилүүд одоо Рахманины жижиг тоглох юутай телевизийн музыкальны момент ичүүд партийн дээр тоглож ирсэн. Тэгж одоо бэлдсэн гэж хэлж болно. Тэгээд зүгээр энэ концертууд мэдээж хэрэг одоо паган багшин дээр одоо чад өөр өнцгөр нь харна. Би өөрөө тоглосон ч гэсэн яг хүүхдэд одоо ямар хүндрэлтэй юм бэ гэдэг талаас нь бол яагаад одоо энэ